Маш өндөр хамгаалтанд ор өнөөдөр мөнгийг авч харлаа. Мөнгө яг хаашаа явж байгааг илрүүлэхийг оролдож байна. Нэг үрчлэн тоолсон 5,000-ийн дэвсгэр бүхий мөнгө студид орж ирлээ. Бэлнээр 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын уналт супер шоу нэвтрүүлэг. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ 50 саяын уналт шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид оролцогчдоо 50 сая төгрөгийг санал болгож байгаа юм. Энэ нь Монголын телевизийн шоу нэвтрүүлгийн ертөнцид урьд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сан. Энэ мөнгийг авахын тулд ердөө 8 асуултанд хариулах шаардлагатай. Тодруулах юм бол 8 минутын дотор оюун ухааны идэвхтэй ажилласнаар 50 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм. Ингээд нэвтрүүлгийн эхний оролцогчдыг тайзнаа өрье. Бадрагийн Санжаачв, Батбаярын Сандах сүрэн. За, өөрсдөө танилцуулаач. Бадрагийн Санжаачв, философийн багш мэргэжилтэй. За. Батбаярын Сандах сүрэн. Мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй. Яагаад та хоёр оролцохоор болов? Өөрийгөө сорж үзээгээл битээ. Аа. За. Ер нь иймэрхүү 50 сая төгрөг ч юм уу. За, энэс их мөнгөний төлөө ер нь өрсөлдөж тэмцээн уралдаанд орж ив үү? Үгүй юу. За, та хоёрт нэвтрүүлгийн дөрвийг танилцуулъя. 50 саяын уналт шоу нэвтрүүлгийн асуулт бол ердөө 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. 1 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. Нийтдээ 8 минут. Ийм байна. Эхлэх үү? За эхлэе. За эхлэе. Ингээд та хоёрт 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Сэдвээ сонгоё. Амьтны ертөнц Монгол ардын дуу. Монгол ардын дуу. Аа? Монгол ардын дуу. Оролцогчид маань нэг дахь асуултынхаа сэдвийг Монгол ардын дуу гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц хөхөө шүү. Хоёрдугаар дэлгэц хөшүүн сэтгэл. Гуравдугаар дэлгэц хөөрхөн эйлдэг. Дөрөвдүгээр дэлгэц үлэмжийн чанар. За асуултыг харъя. Үлэмжийн чанар дууны 2 дугаар бадаг юу гэж эхэлдэг вэ? Хөхөө шүү, хөшүүн сэтгэл, хөөрхөн эйлдэг, үлэмжийн чанар. 2 дугаар бадаг нь юу гэж эхэлдэг вэ? Чанганд бол та. Үлэмжийн чанар төгөөлдөө өнгөөнө тонмаада бишигехөө үцгэлэнтэй хөө цагийг чинэхөө зэдүцээ таншиг Бадмын дундаас хөрхий 2 дугаар бадаг нэг байстай. За Бадмын гэдэг чинь 3 дугаар бадаг юм шиг байна. За тэгвэл хоёрын бол Вайс. Замгаа лээ. Хөрхөн илтгэн л дээ. Яагаад үлэмжийн чанар чинь нэгдүгээр шүү. хөхөө шүү. Хөхөө шүү. За. Хөрхөн илтгэн. Тэд аваад. Үгүй нөө. 3, 2, 1 цаг дууснаа. За. Ямар юу басал. Үлэмжийн чанар дууны 2 дугаар бадаг юу гэж эхэлдэг вэ гинэ? За 1 дугаар бадаг бол үлэмжийн чанар гэж эхэлдэг баг тий? Тэр биш болж байгаа. Гэж бодоод байна. Хөхөө гэж тийм байх уу? Байхгүй. Байхгүй. Гайцсан уу? Сэтгэл гэж хэлэхгүй. Шүүн сэтгэл. Хөрхөн илтгэл байх. Хөрхөн илдэг. Бай бас болохгүй. Болохгүй байна тий? Яагаад болохгүй? Болохгүй байна да. За.
Хөхөө шүү гэдэг дээр 3 сая төгрөг тавьсан. Хөшүүн сэтгэл гэдэг дээр 10 сая төгрөг тавьсан байна. Үлцнийг нь хөөхөн ээлдэг гэдэг хувилбар дээр тавьжээ. Басаа явж. Гуруулаад ер нь эвгүүл байгаад их юм. Бид нар бас нөгөө бадмын мод гэдэг дуулаад идэх чинь буруу дуулаад идэх. Хоёрдугаар адгаас эхлээд идэв баха. Дуулахаар тий. Одоогийн байдлаар дуулахаар. Тий. Тэнгүүд нөгөө яг жинхэнэ одоо үлэмжийн чанарын одоо дууных нь үгийг гаргаад ирвэл хоёрдугаар бадг нь энэ гурван ял нэгээр л эхэлдэг юм байна л та. Тийм ээ? Тийм ээ. Хөхөө шууд дээр 3 сая, хөшүүн сэтгэл дээр 15 сая, хөөхөн ээлдэг дээр 32 сая төгрөгийг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Мэдрэхгүй байсан баг. Үлэмжийн чанар биш. За мөн хөөхөн ээлдэг гэсэн хувилбар биш юм байна. Хөхөө шүү, хөшүүн сэтгэл. За одоо 3 орч та. Хоёрдугаар бадг нь хөшүүн сэтгэл гэж эхэлдэг юм байна. Мэдж авлаа. Зэнги 15 сая төгрөгтэй үлдлээ. Яста санаанд оромгүй юм боллоо тийм ээ? Энэ бадаг ер нь яг дуулагддаг үгийг сайн мэдэхгүй шүү. Бадмын мэдэхгүй маань тийм ээ? Хөшүүн сэтгэл гэж эхэлдэг юм байна л да. Тийм. Нэгдүгээр асуултын дараагаар 15 сая төгрөгтэй үлдлээ. Одоо бид хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. За сэдвээ сонгоё. За тийм. Урлаг видео тоглоом. Урлаг нь арай. Видео тоглоом яах вэ? Бид тоглоом гэдэг чинь нөгөө Xbox, PlayStation 3 чи тоглодгоо. Би ч таныг тоглодгоо. Урлагийн л. Урлаг гэхээс чи. Одоо урлаг л авдаг тий. Видео тоглоом. Урлагийг авдаг. Урлаг уу? Тий. За авцагч маань хоёр асуултын сэдв. Урлаг гэсэн сэдв сонгодоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц жигмэд дорж. Сонсно. Хоёрдугаар дэлгэц шарвдоо. Гуравдугаар дэлгэц цэгмэд. Цагааны цэг. Дөрөвдүгээр дэлгэц эн цэгмэд. Нямын цэгмэд. 1934 онд Улсын төв театрт учиртай 3 толгой жүжиг Намдгийн найруулгаар анх удаа тавигджээ. Тэгвэл тус жүжигийн гол баатар Юндэнгийн дүрийг хэн бүтээсэн бэ? 34 онд. Жигмэд дорж шарвдоо, цэгмэд, мөн цэгмэд. Цагааны цэгмэд. Юндэнгийн дүрийг шүү дээ. Цагааны цэгмэд чинь Отелло. Жигмэд дорж Отелло шүү дээ. Цагааны цэгмэд орчин ямар ч байсан. Юндэнгийн дүрийг. Цэгмэдгоо Юндэнгийн дүрийг тоглох юм насмаар. Цэгмэдгоо Юндэнгийн дүрийг бүтээж ирсэн гэж би сонсч байсан. Нэмийн цэгмэдгоо биш ээ. Нэмийн цэгмэдгоо шарвдоо бол бүр биш хаа. Нэмийн цэгмэдгоо бүр биш. Цагааны цэгмэдгоо дээр биш. Цагааны цэгмэдгоо жигмэд дорж хоёр дээр тоглож. Цагааны цэгмэдгоо дээр явж байсан 50 энэ дэр зүйл. Шарвдоо гэж тоо би. Шарвдоо байхгүй. Шарвдоо чинь нөгөө анхны жигмэд доржиг яагаад гэж байна. За энийг сайн мэдэхгүй энэ гэхдээ би бол нэг цэгмэдгоо дээр аваа итгээд. Түл цаанд бүгд тавьчихсан бүгдийг хэрэгтэй байхгүй. Шарвдоо нэг хоогаад яагаад гэж хэлчих чинь. Шарвдоо ч тоглоогүй. Тийм. Тэр шарвдоо сонсоогүй юм тий. За би цэгмэдгоо дээр нарийн. 2 1 цаг дуустаа. Шарвдоо гэж та сонсоогүй. За 1934 онд Улсын төв театрт учиртай 3 толгой жүжиг Намдгийн найруулгаар анх удаа тавигдсан. Тэгвэл тус жүжигийн гол баатар Юндэнгийн дүрийг хэн бүтээсэн бэ гэсэн асуулт байлаа. Жигмэд дорж гэсэн хувилбар дээр 3 сая төгрөг, цагааны цэгмэд гэсэн хувилбар дээр 12 сая төгрөгийг тавьсан байна. Шарвдоо Нямын цэгмэд хоёр дээр тавиагүй. За Нямын цэгмэд Нямын багшийн маань яагаад биш гэж бодов? Нэгэн цэгмэд бол Юндэнгийн дүрээр бол За сонсоогүй. Цагаан цэгмэдгоо сонссон. Зүгээр. Ерөө ихтэй шүү. Тэгэхээр цагаан цэгмэдгоо Юндэнгийн дүр. Огт тоглодог хүн Юндэн тоглож болохгүй юу? Гэхдээ болно л та. Болно. Гэхдээ сонсоогүй байхгүй. Огт сонсоогүй. Тийм үү. За яагаад цагаан цэгмэдийг илүү их найдаж тавив? Гэхдээ би нэг зургийг үзсэн санагдаад байна. Тийм. Нэг театрт зураг нь тоглож байгаа зураг нь хар зураг санагдав. Учиртай 3 толгой дөө?
Тий. Юунд дүү? Юунд. За. Тэр зур байдаг шүү. Ямар ч юм. Шаравдаг. Шаравдаг гэж ер нь. Юунд байх царайтай биш үү? Биш. Юунд гэхээр ч одоо бас жоохон тэгж хэлэх гээд байна тий. За үгүй. Нямын цэгмэд гойг бол бас царай муутай богдын төрхтэй хүн юунд тоолохгүй гэж хэлээд байгаа юм тий. Шаравдаг гойг мөн би сонсноор л тавьсан. Жигмэд орж ирж байж магадгүй. Жигмэд орж байгаа яг. Нилээ магадaltaй. Гэхдээ энэ хүнийг огт орж ирэх юм толгоонд. Зүгээр нэрийн сонс. Одоо кинонууд дээр бол бас тийм туслах болон төрүүд дээр бол нэг тоглолт юм да. Ихэнх үеийн кинонууд дээр. За. Жигмэд орж гисэн хөлбөр дээр 3 сая төгрөг тавьсан байна. Цагааны цэгмэд гэсэн хөлбөр дээр 12 сая төгрөгийг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Шаравтаа тавил тавьсан одоо. Шаравтаа хэрэггүй хаа. Байж болох л та. Тэг. Баах. Тэг. Жигмэд орж болон шаравдоо хоёр бол биш болж таарсан. Бидний өмнө Нямын цэгмэд цагааны цэгмэд гэсэн хоёр хөлбөр байна. Оролцогчд маань цагааны цэгмэд дээр 12 сая төгрөгийг тавьсан байгаа. Нямын цэгмэд дээр харамсалтай мөнгө тавиагүй байгаа. Хоёр өргөмөнгө мөнгө авч болно. Гурвач. Энэ цэгмэд гоо дээр Зяарлагчд маань хоёр дахь асуултаа амжилттай авч чадсан 12 сая төгрөг үлдсэн байгаа. Эхний асуултан дээр нэлээд их мөнгийг алдаагүй бол бас гайгүй байх байлаа тийм ээ. За одоо бид 3 дахь асуулт руугаа орох гэж байна. За сэдвээ сонгоё. Уран зохиол Улаанбаатар. Уран зохиол гэхэр чинь гадаадын том уран зохиол бүтээлүүд бол сонгодог юмнууд орж яах вэ? Бас эвгүй юм орж. Тэн дээр юу гардаг вэ, тэгдэг вэ гэж байгаа. Улаанбаатар нь арай л байх юм. За ядч тий. Улаанбаатар арай л дээр. Арай дээр. За. Оролцогчд маань 3 дахь асуултынхаа сэдвийг Улаанбаатар гэсэн сэдв сонгодоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Сүхбаатарын талбай. Хоёрдугаар дэлгэц Яармгийн Дэнж. Гуравдугаар дэлгэц Багтойруу. Дөрөвдүгээр дэлгэц офицеруудын ордон. Юу вэ? Хоёрлоо явдаг. Тийм. За асуулт гараад ирлээ. 1925 онд монголчууд бид анх нисэх онгоцтой болж Тэнгэрийн энхүү хүлэгтэй бодтоор танилцжээ. Ардын засгийн газрын хүсэлтээр зөвлөлт холбоот улсад захиалан хийлгэсэн U13 маркийн энхүү нисэх онгоц анх одоогийн Улаанбаатар хотын аль хэсэгт буусан бэ? Сүхбаатарын талбай Яармгийн Дэнж Багтойруу офицеруудын ордон. Яармгийн Дэнж. Хамгийн найдвартай. Багтойруу болохоор сүүлийн үеийн нэршил. Багтойруу чинь бас түүхтэй байж болох байна шүү дээ. Үгүй нэлээд түүх Багтойруу чинь сүүлийн гандан мандаа буухгүй шүү дээ. Тэгэхээр чи Багтойруу бол тийм шагуу газар буухгүй. Аль болох холхон буу. Ер нь 25 онд бол буух боломжтой. бидний аль нь ч байгаагүй баг шүү. Сүхбаатарын талбай бол биш ээ. Тийм байгаагүй л багтаа. Тэгтээ нөгөө барилгажилт нь ямар вэ? Одоо барилгажилт 25 онд барилга гэж юм байхгүй. Үгүй байх. Яг зүгээр айлуудаас холхол буусан байж таарах тийм. U13 марк. Энэ онгоц чинь жижиг онгоц байж тааруул. Талбай дээр буусан. U13 нэг том штэ 2 давчтай. Тэгэхээр тэг чинь заавал газар дахь талбай хэрэгтэй байна. Тийм. Тэгэхээр одоогийн дөрвөн газрын аль нь ч байгаагүй баг шүү. Тийм. Офицеруудын орны тэнд буусан байж болно. Яармгийн Дэнжтэй бас тавиа. Тийм. Багтойрог болоо тийм. Багтойрог тийм яг Яармгийн Дэнж дээр Сүхбаатарын талбай 2 сая. За Сүхбаатарын талбай дээр шилдэг байгаа ч. Байж маа. 3 2 1 цаг дуусна. Яа. Амжилт хүсч чадах тасч байгаа шүү. За урт асуулт маань бол 25 онд монголчууд бид анх нисэх онгоцтой болж гэрийн энэхүү хүлэгтэй бодтоор танилцсан. Ардын засгийн газрын хүсэлтээр зөвлөлт холбоот улсад захиалан хийлгэсэн U13 маркийн энэхүү нисэх онгоц анх одоогийн Улаанбаатар хотын аль хэсэгт газардсан бэ гэж байгаа. Яагаад Сүхбаатарын талбай гэж тавьба? Яг л одоо нөгөө талбай байсан юм чинь гэж бодлоо. Тэр үед Сүхбаатарын талбай гэж байхгүй шүү дээ. Харин тийм тэр үед ч одоо годомжил байсан байлгүй дээ айлууд. Айгүй бол айлууд байсан тий. Сүхбаатарын талбай 1946 онд. Сүүл байв. Үүнээс даруй 21 жилийн дараа. Гэхдээ Яармгийн Дэнж гэж яагаад тавив? Хол болохоор нь тэгэл
Сайхан задгаа газар буусан баг. Миний бодлоор задгаа тэр хаа байсан ярамгийн дэнч дээр буухгүй гэж бодоод байна. Бүр холоо. Яагаад гэхээр энэ анхныхаа онгоцыг монголчууд ард түмэндээ илүү ойр таниулж бүр одоо ард түмнийхээ одоо болж игэл одоо энэ хүрээнийхээ Улаанбаатарынхаа голд нь буулгаж их сүр дүүлэнтэй алганы жигнүүлэн ташиж бүгд үзэж хасан болов гэж бодоод байна. Яг үнэ тийм. Тэгэхээр хаа байсан ярамгийн дэнч чинь тухайн үед бол одоо хол байсан болов. хүн морьтой хүнд очихгүй бол одоо явган хүн ч бас бацхад хэцүү л хол байсан байх та. Одоогийн шиг машин тэрэг гэж байх биш. Энэ гүүр байгаагүй ярамгийн гүүр туулыг гатна гэдэг асуудал болно доо. Тийм ээ. Тийм ээ. Тэр талаас нь бас бодсон бол. Сквадрын талбай дээр 2 сая төгрөг тавилаа. Ярамгийн дэнч дээр 6 сая. 6 сая төгрөг тавьсан. 4 сая төгрөгийг офицеруудын ордон дээр тавьсан. Багт хоёр дээр харамсалтай тавиагүй. Зөв хариултыг харъя. Багт хоёр офицеруудын ордон үлдэх юм байна л да. Бид л анхлах онгоцтой болж ирсэн. Багт хоёр офицерууд. Эсхэллүү. Хамгийн вариантгүй хоёр. Сквадрын талбай бол Бөмбөр ногоо театрын дээвэр дээр буухгүй гэж. Магадгүй. За. Яа мөнгө авч байна. Бас нэг 4 баахан тал. Тэд хоёрыг мөнгө тавьж яхад чинь хэлээдсэн шүү дээ. Энэ газрууд чи яг тэр үед аль нь ч байгаагүй шүү гэх. Тэгэхээр яг тэгс тэгсэг үлдэн. Онгоц яг байгаагаа үлдээд ихтэй төөрөө явчих. Хоёр яс одоогийн шиг бодоод байх шиг байсан. Талбай малбай ярамгийн талбай малбай гэх. Тэгээ нэг баслын ч одоо үертэй тулыг гатлна гэж одоо бас хэцүү шүү дээ. Гүүр байхгүй. Тийм ээ. За ингээд 4 сая төгрөгтэй үлдсэн оролцогчд маань 4 дахь асуултын сэдвийг бид сонгоход бэлэн боллоо. Сэдвээ сонгоё. За. Төрийн тамга сонин хачин. Төрийн тамга чинь юу шүү дээ. Мэдгүй одоо бас энэ сонгох дээр чи бас хэцүү гээл тэгэхээр бүр амархан дээр бүр хэцүү асуулт ирээ. Санаач яах вэ? Санаач чинь одоо юу орж ирэх вэ? Танд арай аль нь орой? Аль нь ч ойрхон биш юм. Яг үнийг л гэдэг. Тий. Аль нь ч авсан надад хамаагүй. Санаач нь л ав. Санаач нэрэ. Төрийн тамга чинь тийм сэлбэр байдаг. Энэ аюу юу сэдв байна. Тэгээд ороод ируулсан мэдэхгүй шүү дээ. Тий. Тэр улсын тэр тамган дээр юу сэлсэн байдаг вэ? Юу шиж магадгүй. Энд чи юу ч хийж магадгүй. Санаач. Санаач нарай л арах юм. За дүрс. Санаач нь. Санаач. За. За. Оролцогчд маань 4 дахь асуултын сэдвийг санаач гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц Барселон. Ай. 2-р дэлгэц Парис. Франц. 3-р дэлгэц Милан. Итали. 4-р дэлгэц Жанейро. Рио де Жанейро тий. За асуултыг харъя. Колумбусын нэр дуучин Шакира Барселон клубын тоглогч Жерард Пике нар анхны хүүтэй хэн гэдэг нэр хайрласан бэ? Барселон, Парис, Милан, Жанейро. Колумбусын нэр дуучин Барселон клубын Пике нар анхны хүүтэй хэн хайрласан бэ? Колумбусын нэр дуучин Колумбиан Барселон, Парис, Милан, Жанейро. Хүүдээ шүү дээ тийм үү? Хүү хэрж арай. Хүү хэр чинь айтайхан эргэлтээлэг нэр сонгосон байх л та. Аль нэг нь Барселонга хай. Аль нэг 30 секунд үлдлээ. Жанейро, Барселон дээр Парис дээр тавьд. Милан ч гэж болох юм тий. Хөлн бүгч юм чинь. Парис биш гэж. Нэг хөлн бүгийн нэр өгөхгүй байхаа хүүхдтэй. Парис гэж ч юм. Зөргөө нэг Барселон, Милан гэдэг өгөхгүй. Пари гэдэг хотын нэр. Парис бол нэлээд магадaltaй. 10 секунд үлдлээ. Тэгээд Миланыг бол Жанейро дээр чи хоноод 3 газар тавьж. 4, 3, Жанейро, Милан дээр 2, 1 цаг дуусна. Барселон бол биш үү? За. Парис бол боломж. Арай л боломжтой. Парис. За. Колумбусын нэр дуучин Шакира Барселон клубын тоглогч Жерард Пике нар анхны хүүтэй хэн гэдэг нэр хайрласан бэ? Барселон дээр яагаад тавьсангүй? Барселоны одоо төвийн хамгаалагч шүү дээ. Манай дүүл хэрэггүй. Одоо хүүтэй болж байгаа юм чи учиргүй. Барселон гэдэг нэр.
Өгөхгүй болоо. Өгөхгүй болоо. Хүн болоо гэж бодоо та. Өгчмөр жим шиг л харагдаад байна. Гэтэ мэдгүй. Энэ дээр бол өстой. Барселон клубыг Оросын холбооны улсын Рубин клуб 2-1-ээр хоцсны дараа алагч Сергей Симак бол охиндоо Барселона гэж нэр өгчээсэн. Тийм Барселона. Хүмүүс бол тэгээд өвдгөл юм байлаа. Өгсч болно шүү дээ. Жишээ нь одоо Румыны нэр бөмбөгчин Дан Петреско Челси клуб тоглож байсан. Мөн охиндоо Челси гэж нэр өгсөн юм байдаг юм байлаа. Тийм Челси гэж эмэгтэй нэр байл. За Парис 2 сая төгрөгийг яагаад тавив? Маа дүр тавьчих чи яагаад тавьчих юм бэ? Би яг бодохдоо бусдад нь голцоо нэг хотуудын нэр байгаа нийслэл байгаа шүү дээ. Ингээд хүүхдтэй бол бүгд нийс. Парис байж магадгүй. Тийм. Энэ хоёр ч бас байж магадгүй. Яач магадгүй. Парис ч бас хайр дурлалын хот. Парис энэ хоёр бас хүүхдтэй төрүүлсэн энэ төр байх магадгүй. Тийм Парис тийм гоё нэр биш. Эсвэл Миланд. Тийм байж болох л. Рио де Жанейро. Гэхдээ Рио де Жанейро гэж бид хотыг л мэдхээс биш Жанейро гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Бас мэдэхгүй тий. Тэгэхээр бас нэг утгатай үг байж магадгүй шүү дээ. Бас л нарлаг бас гоё сайхан л. Тэгэхгүй. Очиж үзнэ үү? Ер нь мэднэ л дээ. Харж ирсэн. За ер нь бол ингээл таамаглч уу? Тий, тиймэрхүү бол ямар ч хууль Барселона гэдэг нэр өгөхгүй. Оролцогчд маань Парис гэсэн хөлбөр дээр 2 сая төгрөг, Милан гэсэн хөлбөр дээр 1 сая төгрөг, Жанейро гэсэн хөлбөр дээр 1 сая төгрөгийг тавьсан байна. Барселона гэсэн хөлбөр дээр тавиагүй. Зөв хариултыг харъя. Милан. Парис болон Жанейро биш болж таарлаа. Барселона хийж болсон. Милан, Барселона гэдэг Европын 2 хотын нэр үлдсэн байна. Оролцогчд маань Милан гэсэн хөлбөр дээр 1 сая төгрөг тавьсан байгаа. Магадлал өндөртэй л. Гэтэ яг Хэрвээ Барселона байвал нэвтрүүлгийг өндөрлүүлэхээс өөр аргагүй болно. За мөн хүндхэн байдлаас чирлээ дээ. тэглээ. 1 сая төгрөгтэй үлдэж чадлаа. Одоо бид 5 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. 5 дахь асуулт маань баг зэрэг өөр болно. Та хоёр ялангуяа та хоёр 1 сая төгрөгтэй чөдрийн гацмаг хүмүүст бол бас боломж гарч ирж байгаа. 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь та хоёр мөнгийг тавих боломжтой. Гэхдээ та хоёрт нэг л мөнгө байгаа. Гэхдээ 4 биш, бас олон биш болж байгаа тийм. Ийм байна. За бодох хугацаа бол 1 минут хэвээрээ. За сэдвийг сонгох уу? За. Мөнгө санхүү уран дархан. Яа. Мөнгө санхан дээр юм. Хандаал нэг эйвээ бол. Уран дархан ч одоо чи тэр шиг уран дархан бол аач байхгүй шүү. Аач байгаа. Өчид тийм одоо мөнгө санхүү гэхээс ч одоо мөнгө санхан нарийн архан. Ядаж тийм математикийн бодлого аа. Тэр арай ч юм нэг үг ойлголт ч юм уу тийм. Уран дархан гэж дархны янз бүрийн хэллэгч байж байна. Хэлбэр асуу. Алин дээр үү? Мөнгө санхүүг авъя да. Мөнгө санхүү. За оролцогч маань 5 дахь асуултынхаа сэдвийг мөнгө санхүү гэсэн сэдв сонгодоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц 2 тэрбум. За зэрэг аваад юм шүү дээ. 2-р дэлгэц 3 тэрбум. 2 тэрбум гэдэг чинь. 3-р дэлгэц 4 тэрбум. За. 1925 оны 2-р сарын 9-нд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн худалдаа аж үйлдвэрийн банкнаас үндэсний анхны мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Тэгвэл хэдэн хэмжээний мөнгө хэвлэж гүйлгээнд оруулсан бэ? 2 тэрбум, 3 тэрбум, 4 тэрбум. 25 он гэсэн. 25 он анхны 25 он гэдэг чинь анхны мөнгө тэмдэгтээ гаргасан. За. Чинь 2 тэрбум, 3 тэрбум, 4 тэрбум. Би 4 дээр л тавьчих. Яагаад? Зүгээр л тэг санагдал. Их болохоор нь уу? Хөөгүй их болохоор зүгээр. 4 тэрбум, 4 миллиард, 4 тэрбум гэдэг чинь тухайн үед бол хэрэг мөнгө. Их мөнгө. 25 он гэж. Тэ. 2 тэрбум. 3 4 2-ын 1 дээр л тавьдаг хөө. Зүг юу?
2 тэрбум. Надад бол өстэй хэлэх юм аа. Би бол 4 тэрбум дээр л тань. Ягаад тэгш юм бэ? Тэгш тоо юм чи. Хойд ч одоо. Үгүй юм. Тэгэхээр 4 дээр би за тэгвэл Борууд ягаад тэгэхээр арай нэг бэлэгдлийн тоо юм болол гэж байна. За өөрөө бэлэгдлийн тоог бодоод 3 тэрбум үлээнд гаргасан байж болох юм тийм. За асуулт маань 25 оны 2 дугаар сарын 9-нд Монгол зөвлөлтний хувь нийлүүлсэн худалдаа аж үйлдвэрийн банкнаас үндэсний анхны мөнгөнд дэвтэгдэг үлгээнд гаргасан. Тэгвэл хэдийн хэмжээний мөнгийг хэвлэх үлгээнд оруулсан бэ гэсэн асуулт байлаа. Яагаад 3 тэрбум дээр тавив? Энэ бол мэдэхгүй асуулт байна. Ямар ч байна. Баримжаалахад яаж? баримжаалах их ойрхон тоонууд юм таас хэцүү бэлэгдлийн хот бол 3 тоо. За ер нь бол шинэ мөнгөнд тэмдэгт гарч ирсэн байна шүү дээ, тийм үү? Тийм байна. Тэгэнгүүт за тухайн хан шиг бодъё л доо. Хонь 2 төгрөг гэсэн. 400 хэдэн мянган хүн амтай Монгол орн. За тэгээд хэдэн төгрөг байж болох вэ? Одоо бол монголчууд энэ мөнгнөөч нэг хүний халаасанд байждаг болсон тий. Бага байхгүй юу? Би бол 2 тэрбум орчим болов гэж. Би бол 2 юм уу 4-д аль нэгэн дээр л явсан. За би бол 3 4 2-ыг нэг болов. Одооных шиг 500 500 төгрөг гэж юм байхгүй шүү дээ. Хамгийн дээдлэн 100. 100 шүү дээ. Байсан. 190 байсан юм уу? Байсан бахаа. 100 байхгүй л биш. 100 байхгүй. Хамгийн дээдлэн 50 байсан юм шүү дээ. Үгүй 100 бол мөнгө дэвтэх гаргахаар. 100 бүхлээр л бод шүү дээ. Тийм үү? Яг 2 тэрбумч байж болох юм. Ер нь би бол энэ аль нь байж болно тий. Тий. За тэгтээ та хоёр 4 дээр тавих гэж хагаад болсон. 3 дээр тавьсан тий. Би дүүгийнхээ өгөнд ороод тавьчихлаа. Би бол 2-ыг гэж бодоод байсан. Тий. За зөв хариултыг харъя. Оролцогчд маань 1 сая төгрөгөө 3 тэрбум гэсэн хөлбөр дээр тавьсан. Дээр л тавьчихсан. 2 4 хэлээр. 4 болчих. 50-ыг нь болжээ. 50-ыг нь болсон байна. Тийм байна. 4 тэрбум биш юм байна. 2 юм уу байх юм байна. Ай 2 тэрбум болсон. Том дарга нар л нэг 20 төгрөг мөрөд авах байх. Магадгүй. За мэдхгүй юм бэхтэй. Ямар ч байсан 2 тэрбум. Тийм үү? За. Нэвтрүүлэг маань ингээд цааш дөрвөлж боломжгүй боллоо. Ягаад гэвэл энэ тавцан дээр та хоёрын 50 сая төгрөгнөөс 1 сая төгрөгч үлдсэнгүй. Хэлээд. За. Нэвтрүүлэгт оролцсон та хоёрт маш их баярлалаа. Нэвтрүүлгийн маань маш гоё сонирхолтой боллоо. За ийш. Ийш. Ажил дуусна өнөөдрөөс өндөр ажил хийсэн. Эргэмөдөгчтэй 50 саяын улс шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Эргэмөдөгчтэй 50 саяын улс шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлгийн дараагийн оролцогчид тайзан дээр гарч ирэхэд бэлэн болсон байна. Тэд бол Адиа базрын Дэмбэрэл Гунгагийн Балдан гомб. За. Өөрсдөө тавчхан танилцуулаач. Намайг Балдан гомб гэдэг. Сонгон архин дүүргийн 76 дугаар сургуульд багш хийдэг. За. Дэмбэрэл сонгон архин дүүргийн 104 дугаар сургуулийн биеийн тамирын багш. За хоёулаа сонгон архин дүүргийн сургуулийн багш нар. Хөрс сургууль уу? Хөрс сургууль. Найзууд. За. За. Яагаад бас хинтэн санд болов? Нөө хөлбөмбөгийн тайлбарлагч байсан. Орос хэлний багш. Орос хэлний багш. Надтай зүг багшилж ирсэн. Найзууд. За. Санд бол хоёрыг ороод хооч. Тий.
Ер нь болмоор юм байшгүй гээд. Үзэл алдахгүй юу гэдэг. Та хоёрыг ерөнхийдөө уйж байгаа юм байна тий? Тэ уйж байгаа. Дасгалжуулж байгаа. Дасгалжуулж байгаа. За дасгалжуулагч маань тэгээд ер нь хэдийг аваад гараад ир гэж зөвлөж яах юм? Ер нь баг мөнгөтэй гарч ирвэл тэгээд цаашаа аваад л гэсэн. За. За ойролцоогоор хэдийг авч гарч ирэх юм? Тооцоо. Ер нь болж игэл бүгдийг гэсэн шүү. Болж игэл бүгдийг аваад гараад ир гэсэн үү? За. Унагааж болохгүй шүү л гэсэн. Энэ 50 сая төгрөг та хоёрын мөнгө. Та хоёр мөнгөд хөрж болно. За. Тэбэвч. За нэвтрүүлгийн дөрвийг та хоёрт танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5 6 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. 8 дахь асуулт хувааж болохгүй. Хувааж болохгүй. 8 дахь асуулт 2 юм ингээд гараад ирэхлээр нэгэн дээр нь мөнгийг тавина. Ер нь бүх асуултын туршид нэг нүхийг заавал онгорхоо үлдээ. Асуух зүйл юу вэ? За тэгвэл эхлэе. Та хоёр 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. За. Одон медаль Монгол орон. Медаль Монгол Монгол орн. Монгол орн дээрээ. Монгол орн. Монгол орн дээр. За Монгол орн. Монгол орн. Монгол орн. Яарч маань нэг дахь асуултынхаа сэдвийг Монгол орн гэсэн сэдвийг сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч байна. Нэгдүгээр дэлгэц талын агуй. Хоёрдугаар дэлгэц цагаан агуй. Гуравдугаар дэлгэц хойд цэнхрийн агуй. Дөрөвдүгээр дэлгэц дайн дээрхийн агуй. За эдгээр агуйнуудыг бол мэднэ үз. За ерөнхийдөө зөвшөөрсөн. Монгол орны 9 гайхамшигын нэг 40 мянган жилийн тэртех хадны сүг зураг элбэг тохиолддог агуй аль нь вэ? Хариулт нь талын агуй, цагаан агуй, хойд цэнхрийн агуй, дайн дээрхийн агуй. За энэ бол би ингэж бодож байна. Ховд аймгийн Манхан сумын нутагт байдаг. Хойд цэнхрийн агуй. Тий. Зөв. Санал. За та. Цагийг зогсоё гэж бодож байна уу? Цаг зогсооч. Одоо Тэр цагаан агуй энтрийг мэдх юм уу? цагаан агуй бол биш. Цагаан агуй бол биш. Талын агуй бол бүр биш. Сүхбаатар аймагт байдаг агуй. Дайн дээрхийн агуй гэдэг бол энэ сонсч байсан хөвсгөлд байдаг бас гэсэн баха. Хойд цэнхрийн агуйг бол би сайн мэдж байна. Маш их одоо сүг зураг, хатны сүг зураг хэлбэгтэй дотроо маш их. Зогсоох уу цагийг? Цаг зогсоё. За цагийг зогсоё гэлээ. Жуулчд бол маш их очдог юм. Хойд цэнхрийн агуй. За. Нэвтрүүлгийн оролцогчдын маань нэг дахь асуулт бол Монгол орны 9 гайхамшигын нэг 40 мянган жилийн тэртех хадны сүг зураг элбэг тохиолддог агуй аль нь вэ гэсэн асуулт байлаа. Талын агуйг мэдж байгаа Сүхбаатар аймгийн. За тий. Цагаан агуй. Цагаан агуй чухмыг хаана байдгийг мэдэхгүй. Тэгтээ биш. За. Энэ бол тийм. Дайн дээрхийн агуй хөвсгөл байдаг. Хөвсгөл байдаг гэсэн. Мэднэгсэн тийм ээ. За 50 сая төгрөгөө хойд цэнхрийн агуй гэсэн 3 дугаар хөлбөр дээр бүгдийг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. За нураач дахиад. Арайж байгаа энэ нүхнээр наваах. Энэ нүхнээр наваах залгуулаад орчих боломж байна. За 50 төгрөг үлдчих чадлаа. Нэг дахь асуулт ажиг санагдав уу? Боломж. Ер нь Боломж юм уу? үзэж яхад асуултнууд ер нь бүгдийг мэддэг хүн цаавах тий. Зарим нь их боломжийн асуултууд, зарим нь Бүр таг мэдэхгүй. таг мэдэхгүй байж л. ер нь логик сэтгэлээ сайтай хүмүүс баймаар юм шиг л. Зүйтэй. За оролцогчд маань хоёр дахь асуултын сэдвийг сонгоход бэлэн болсон байна. Тэдэнд 50 сая төгрөг байгаа. Хоёр дахь асуултын сэдвийг сонгоё. Дэлхийн брэнд дуг хөгжим. Чи юу гэж бодож? Дэлхийн Дэлхийн брэнд ч одоо лөч LV юу Gucci Mucci. Gucci, Giorgio Armani, Hugo Boss, Тэгээд явна шүү дээ. LV энтергээд байгаа да. Adidas мэдээс. Дуу хөгжим. За дуу хөгжим. Дуу хөгжим дөрөв зэт алт тий. Дуу хөгжим. За. Оролцогч маань хоёр асуултын сэдвийг дуу гэсэн сэдв сонголоо. Дэлсэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц дуэт. Хоёрдугаар дэлгэц трио. Гуравдугаар дэлгэц квинтет. Дөрөвдүгээр дэлгэц квартет.
Асуултыг харъя. Дөөр мөр хэл юм бол явчлаа дахин. 5 гишүүнтэй хамтлагийг юу гэж нэрлэдэг вэ? Дуэт, трио, квинтет, квартет. Квартет ч нь шүү дөрвөлөө. За хөгжөөнд дэмжигч чимээгүй байгаарай. Квартет дөрвөлөө. Дуэт бол биш. За трио биш. Квартет ч тэр хоёр дөрвөлөө. одоо сонирм байна. За Квартетийг дөрвөлөө. Яах вэ? Яаж явах вэ? Трио бол 3 болчих шүү дээ. Тэгээд байна. Энэ хоёр дээр л үзье. Квинтет, квартет нь юу вэ? Квартетийг би дөрвөл гэж боддог шүү. Дөрвөн хамтлагтай. Дөрвөн гишүүнтэй хамтлаг уу? Квартет гэдэг хааж боддог. Дөрвөн гишүүнтэй хамтлаг уу? Квартет. Трио бол 3 болчих. Квартет. Квинтет. Дуэт ч 2. Би квартет авах гэж боддог. Чи натаас. За юу болч таа энэ? Бод хугацаа байна. 12 секунд үлдсэн байна. Квартет Квинтет хэлбэрээр сонсоогүй шүү. Квинтет Квартет гэж сонсож байсан чухам 5 4 гэсэн. квартет гэж байдаг. Дөрвийг Цаг дуслаа. дуэт биш. Яа. Трио өгдөг чинь 3. 5 гишүүнтэй хамтлагийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Дуэт, трио, квинтет, квартет гэсэн дөрвөн хөлбөр байгаа. Дуэт дээр бол Дуэт бол биш гэж үзсэн. Дуэт чинь хоёулаа Дуэт дуулдаг. гэдэг бол одоо дуэт дуучин гэл одоо манайхан зэгсүүлээд байдаг. трио. Трио гэхээр бол одоо тримери гэдэгтэй ойрцсон чи 3 баг. 3 бол. За квинтет. Квинтет гэж одоо харин одоо Сонсоогүй. сонсоогүй юм байна. Квартет. Квартет гэж бол байдаг. Квартет гэж нь тийм хоолоос харгаад олддог хамтлагууд л. Шугам гишүүн хэд байдгийг сайн мэдсэн байна. 4. Квартет гэсэн хөлбөр дээр 15 сая төгрөг тавьсан байна. Үлдснийг нь квинтет гэсэн хөлбөр дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Таны юу гэдэг. Ямар юм бэлээ залуучдаас асаад байдаг чи юу вэ? Дуэт, трио хоёр бол биш. Биш. 2 3 гэсэн үг байна. Бараг л тийм. Даша онжиш, эго онжиш. За 17 сая төгрөгөө. За бараг гайгүй шахуу асуултан дээр л явуулчлаа да. Тэглээ. Юу болчихлоо. Квартет тий 4. мөгчмчт энэ байдаг да. Зөвхөн дууч дээр ч хэлэхгүй. Оролцогчд маань 2 дахь асуултад авч чадсан. Одоо тэдэнд 33 сая төгрөг үлдсэн байгаа. 33. 3 дахь асуултын сэдвийг сонгоход бид бэлэн боллоо. За сэдвээ сонгоё. Нэр тэрдэмтэн Монголын түүх. Нэр тэрдэмтэн Монголын түүхэн дээрээ. Монголын түүх. За оролцогчд 2 багш маань 3 дахь асуултын сэдвийг Монголын түүх гэсэн сэдв сонголоо. 1-р дэлгэц 400 мянган, 2-р дэлгэц 500 мянган, 3-р дэлгэц 600 мянган, 4-р дэлгэц 800 мянган. За асуултыг харъя. Наач хүннүү мөн нүгэл юм болоо явчих шиг болох. Зөвлөлт холбоот улсын удирдагч асан Йосиф Виссарионович Сталины 70 насны ойд зориулан маршал хорлоогийн чойволсонгийн урилгаар Монголын нийт ард түмний дунд баярын бичигт гарын үсэг зурх ажиллагаа өрнүүлж байжээ. Уг баярын бичигт хэдэн мянган хүн гарын үсэг зурсан бэ гэсэн юм шиг байна. Хариулт нь 400 мянга, 500 мянга, 600 мянга, 800 мянга. Сталины 70 насны ог гэхэр чи байж тээ. 40 он. Сталины 70 насны ог гэхэр чи 50 он байх гэдэг шүү дээ. 2 дугаар дамжуулсны дараа чи Сталин ч байж исэн шүү дээ. За. Тэгэхээр чи наач биш. Тэр үед Монголын хоомныг 800 мянга болцсон байж тээ. 21 он 500 мянган онтой байсан шүү дээ. 21 он өөр тэрнээс өмнө ч 500 мянган онтой байжсэн. Тэгээд их баг хоёр дээр нь 400 биш. Энэ тухайн социалист орн байсан. Хүүхдүүд зураагүй. Том хүн зурсан. Насан турш хүн зурна шүү дээ. за их баг хоёр дээр нь тавил 3. 600 мянга бол биш байна. Хүүхэд зурхгүй. Тэгэхээр шүү дээ ихтэй тавьчихлахгүй. Хүүхэд чи нийлж 800 мянга шүү. Тэр хүн аавч. Тэр 50 онд Монгол сая хүрсэн байсан хүний ам. 10 секунд үлдлээ. Мөнгө байршуулаарай. 800 юм биш үү? 800 юм шүү.
Нааш сая 500 хүнтэй болсон байсан. 4 3 2 1 цаг дууслаа. Наач. Зя. Хүүхэд зурхгүйгээд тооцчихвоо. Хүүхэд гар өсөх зурхгүйгээд тооцсон шүү дээ. Тэгтээ тэр үед бол сая гарцсан хүнтэй байсан баг. 70 насны Сталины 70 насны 50 он. 1879 оны үн үү? Чоолсонго чинь ясан гэхдээ чинь 50 он л болохгүй. Сталины 70 нас. Чоолсон чинь 70 онд байгаагүй шүү дээ. Байгааг. Энэ хоёр ч хоёулаа 51 52 онд дараалан ертөнцийн мөхсөн хүмүүс те. Тэгэхээр 50 он 1879 оны хүн байлаа гэхэд 70 насных нь ой бол 1949 онд болох юм тийм үү? Тийм ээ. Тийм ээ. 49 50 он ерөөсө тэр үед л байгаа. За 50 он ч. Тэр үед бол Монголын хүн ам бие нэг сая гарантай болцсон байжгаад 800 мянган насан турш хүн байсан гар өсөх зурцсан болов уу гэж бас бодоод байна. Анх чи 21 он 400 бол биш баг гэж боддог. Тухайн үед ягаад гэвэл социалист үе байсан, социализм байсан учраас 21 онд бол 400 хэдэн мянган хүн байсан. тэгсэн. зааж Тэгээд тэрнээс ч хойш нөгөө 20 хэдэн жилийн дотор тэгж маш нэг нүүбэлэн шүүрүүлэх гээд нэг 10 шиг зурулсан ш. Нийт нөгөө юугаар санал асуулга явсан ш. Тэгэхэд хүн гэж нэг тоолоод 45 оны сонгуулиар хэдэн хүн байсан юм? 45 онд хятадын бүрэлдэхүүн байх уу эсвэл харин тийм нөгөө санал асуулга явсан байхгүй. Санал асуулга бүх нийтийн санал асуулга явсан байхгүй. Тэн дээр чинь бичиг мэддэг нь гар үсээ зураад бичиг мэддэг нь урууны хаяг дарж ирсэн байхгүй. Ойролцоо гэвэл 45 он байна. Тэр чинь 600 мянган хүн гэж баг ярьдаг байна. 800 л үтсэн баха. 600 мянга та хоёр орхисон байх уу? Орхисон байна. 400 ч арай багтаа явчлаа шүү. 400 бол бага. 400 дээр байхгүй байхгүй. За 400 мянга дээр 10 сая төгрөг тавьсан байна. 500 мянган хүн гэдэг 4 сая төгрөг тавьсан байна. Үлдсэнийг 800 мянган хүн гэсэн хөлбөр дээр тавьсан байна. За зөв хариултыг харъя. 800 төгрөг. Таарсан баг. Гар өсөх зүйл бүгдээ самгуулж яаж чи тэгээд яах вэ 800 болгоч. Өдөр өчөө амарч. Шүд одоо 3 сая болгоч. Аа яа. 29 сая төгрөг доош унаа. Яа. Харамсалтай. Та их хит бужигнаад энэ 600. Харин тийм. За энэ бол яг хэвтэ тэгээд 600 мянган хүн гэдэг маань Монголын одоо нийт насан турш хүн ам бүгд зуржээ тий. Дээрээс нь одоо сургуулийн насны бичиг үсэг мэддэг хүүхд болгон зурсан байх л да. Бичиг үсэг мэдэхгүйнүүд нь бол мэдээж хэрэг зураагүй байх тий. Цэцгийн насны хүүхдүүд бол. Би харин хүүхэд зураагүй байх гэж ойлгосон. Тэгээ хүн тэгэхээр одоо жишээ нь 8 настайгаас 18 настай хүүхдүүд чинь бүгд бичиг үсэг мэдчихэж байгаа бол бас гар үсгээ зурна шүү дээ тий. Гэсэн байж магадгүй юм. Гэтэ ер нь тухайн үед яг Монголын хүн ам хэд байсан юм бол доо. Тэгээ 20 сая хүрээгүй байж л дээ. 50 он шүү дээ. 50 он сая арай хүрээгүй. 20 жилийн дотор 700 мянган л байж дээ. 20 жилийн дотор чинь 400 мянгаас тэгтлээ өснө гэж байна. 800 мянга ч юм уу мэдэл байж тий. За. За. Нэвтрүүлэгт орсон та их маш баярлалаа. Ажил өссөн. Тайван саяын үлд шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар бүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.